тэр нэг инээтэйч гэмээр юм уу? Зүгээр нэг юм хэлэхгүй. Ядуугийн зовлон биднийг оюутан байхад хийгдсэн шүү дээ. Амар кино шүү дээ. Тэр бол үнэхээр бас аимшиг кино шүү дээ. Тэгээд тэрний дараах нэг манай нэг найз найруулагч мөрөөлгөл болсон найруулагч Батбаяр гэж заллууд маань юу хийсэн? Зүрхний төлөөсгээ кино хийсэн байхгүй юу? Манай Золбот ахын тоглосон тухайн үед бас гарч ирсэн. Зүрхний төлөөс. Миний хамгийн анхны оюутан багтаа тоглосон жижиг дүрийн кино хэсэг байхгүй нөгөө нэг таран шаны хөвгт болоод нэг бицгэн шалтан солиорол гарч ирдэг гэсэн үед. Тэгсэн чинь тэн дээр нөгөө залуу хосууд эмнэлгээс гараа яваад машинтай явдаг байхгүй юу? Тэгсэн чинь тэр машин тухайн үед ядуугийн зовлон кинонд явж исэн машин юм уу? Кино урмтэлчт нь анзаараагүй юм уу? Яа юу? Би амар сони. Тэгээд нэг эмнэлгээс гараад аваа явсан гонигтэй хэсэгч байлуу. Тэг ингээл машин хөдлөөл явдгийг. Тэгээ явсан чи яг машины хойдлын суудлал дээр, хойдлын цонхон дээр ядуугийн зовлонгийн нөгөө эндээс гарч ирдэг сэлэнгээ их чинь нөгөө нүүрний маск нь яг ингэ хэвтэй байж идэг. Яарэ. Тэгэхээр тэр ойрхон хийгдсэн кино юм шиг байгаа. Тэгээд би гайхаж хараад тэгээд нөгөө тухайд монтажж болохгүй хэсэг байсан юм уу тэгээд яг хаа тухай жимс хүмүүс кино нэг үздэг байсан шүү дээ. Одоо тэр зүрхний төлөөс байвал та нар тэр нэг машинтай хэсгийг хараараа заяа.